Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш аимшигтай яригийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2025 оны 2 дугаар сарын 6-ны оройн 10 цагийн үед Texas мужийн Galveston хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Энэхүү дуудлага өгсөн Baycliff байх 15 дугаар гудамжны 4700 гэсэн тоотод 61 настай Tammy King нь ач охин болох 17 настай Tara-гийнхаа хамтаар амьдардаг. Харин цагдаа дуудлага өгсөн хүн нь бол Tammy-гийн хөрш Terry. За Terry-гийн цагдаагийн газарт дуудлага өгөх болсон шалтгаан нь бол Tammy, Tara хоёр бараг 2 өдрийн турш огт харагдаагүй. Terry Tammy-гийн утас руу залгаад хаалгыг нь тогссон боловч Tammy утсандаа огт хариулаагүй, дээрэс нь тэдний хинэн ч хаалгаа тайлж өгөөгүй. Tammy-гийн нөхөр нь болохоор жил гарангийн өмнө нас барсан юм байлээ. Terry Tammy-гийн нөхөртөө маш дотно, байнга гэрээр нь орж гардаг. Тэгээ нөхөр нь нас барснаас хойш ч гэсэн Tammy туслаад байнга түүнийг эргэж тойрдог болохоор Tammy хаа нэг тийшээ явах гэж байгаа бол түүнийгээ заавал Terry-д дуулгаад ийшээ явнаа, тийшээ явнаа гэж хэлдэг. Гэтэл энэ удаад болохоор Tammy-ч тэр ач охинч тэр хин хинээ нуцсандаа хариулахгүй, гэртээж байхгүй ингээд таг алга болцгооцсон. Цаашлаа Terry Tammy-гийн хүүрэн буюу Tara-гийн аав руу залгаад ээж охин хоёртойгоо холбоо ирсэн үү, хин хин нуцаа авахгүй, бас хаалгаа тайлахгүй, ор сургаггүй алга болчихын. Чамтай хамт байна уу гэдгсэн чинь Tammy-гийн хүү Chris мөн л ээжтэйгээ болон охинтойгоо хин хинтэй холбоо бариагүй болж таардаг. Тэгээ бүр Chris Terry-г хаалгыг нэвдэлж ороод тэр хоёр зүгээр байгаа эсхийг шалгачгаа гэж хэлсэн боловч Tammy-гийн гэрээ хаалга нь тийм хуучны, том, нэлээд бат бөх сайн хаалга болохоор Terry хаалгыг нэвдэхийг хүсээгүй. Ямар тач цагдаа дуудъя гэж бодоод дуудлага өгсөн нь энэ байсан. За цагдаагийн ажилтнуудыг энэхүү дуудлагын дагуу Tammy-гийн гэрийнх нь хаягаар ирэх үед Terry тэднийг хүлээгээд гэрийнх нь гадаа зогсож исэн бөгөөд болсон бүх явдлыг цагдаагийн офицеруудад тайлбарладаг. Тэгээ мэдээж цагдаагийн ажилтнууд Tammy-гийн гэрийн хаалгыг нь тогссон боловч хинч дотроос нь онгойлгож өгөөгүй. Цаашлаад тэд гэрийнхэн цонхоор дотгош харахаар оролдож исэн боловч бүх хөшгөнүүд нь хаалттай, ер нь бол юу ч харагдахгүй байсан. За цагдаагийн ажилтнуудад дотгош нэвтрэх зөвшөөрөл байгаагүй тул тэд хүчээр нэвтэрч орж болохгүй. Гэхдээ Terry Tammy-гийн хүүрэн залгаад аль хэдийн цонхыг нь юм уу хаалгыг нь нэвдээд дотгош орон ээж охин хоёр нь зүгээр байгаа эсхийг шалгаж болно гэсэн зөвшөөрлийг авсан байсан тул Terry эхлээд арийнх нь хаалган дээр байх жижигхэн цонхыг хаглаад дотроос нь хаалгыг нь онгойлгоод орох гэсэн боловч хачирхалтай нь Tammy-гийн гэрийн арын хаалгыг дотроос нь хэн нэгэн ямар нэг юмар гүжөөд гацаацсан. Дээрэс нь буудан болон бусад эд хогшлоор дараад бүр онгойхооргүй болгоод орхисон байдаг. За тэгээ энэ бүхэн бол байдлыг бүрэл их с сэжигтэй болгож байгаа. Учир нь Tammy-д өөрт нь ингэж арын хаалгаа дотроос нь ямар дарж хаах шалтгаан байхгүй гэдгийг Terry маш сайн мэдчихсэн. Ингээд арын хаалгыг нь онгойлгох боломжгүй байсан тул Terry угаалгын өрөөнийхөө цонхыг нэвдээд ямар ч байсан дотогшоо орж чаддаг. Энэ үед цагдаагийн ажилтнууд Terry гурт талын хаалгыг онгойлгож өгөхийг хүлээгээд хаалганы гадаа зогсож байсан ба Terry нэлээд сандарсан, шоконд орсон байдалтайгаар хаалгыг дотроос нь нээж өгөөд арын өрөөнд хэмээн цагдаагийн ажилтнуудад хэлдэг. Ингээд цагдаагийн ажилтнуудыг Tammy-гийн гэрлөө явж ороод гэр доторхыг шалгаж үзэж авах үед 61 настай Tammy унтлахын өрөөндөө орон дээрээ дээшээ хараад толгойдоо бууны шархтайгаар аль хэдийн амьсгал хураасан ийм байдалтай олдсон байдаг. Terry болон цагдаагийн ажилтнууд бүгдээрээ Tara-гийн өрөөг нь шалгаж үзээд яг ижилхэн дүр зураглал олж харах үе хэмээн имээцгэж байсан боловч гэрээс бол Tammy-гийн л цогцос олдсон. Тэгэхээр эндээс Tara яг хаана байгаа вэ? Түүнд юу тохиолдсон бэ гэсэн асуулт гараад ирж байгаа. За мөрдөгчд хамгийн эхлээд Terry-гээс мэдүүлэг авсан. Tammy, Terry хоёр зүгээр ч нэг найзууд байгаагүй. Тэд нэг айлын хүргэн бэрүүд. Tammy-гийн нөхрийг Баач гэдэг, харин Баачийн эмэгтэй дүү Sandy-тэй Terry гэрэлсэн. Тэгээ бүр энэ дөрөв 1980 оноос хойш 40-од жил хөршүүд болж ийхүү амьдарч исэн гэхээр тэдний хэр зэрэг хоорондоо дотно гэдэг нь эндээс харагдаж байгаа. Гэвч харамсалтай нь хэдэн жилийн өмнө эхлээд Sandy зууртаар нас бараад дараа нь Баач мөн хорвоог орхисноор Tammy, Terry хоёр хин хинэн хань ижлээ алдцгаан нэг нэгнийгаа түшиж тулж явж явах үедээ найзууд эсвэл нэг айлын хүргэн бэрүүд гэхээсээ илүү бүр дотн харилцаа үүсгэцгээж эхэлсэн байдаг. Тэгээ энийгаа ч гэсэн эргэн тойрныхон хүмүүсээс нуугаагүй. Ер нь бол гэр бүлийнхэн нь эргэн тойрных нь бүгдээрээ мэдчихсэн. Харин Tara охины хувьд бол тэрээр эмээ өвөө дээрээ бараг өссөн гэж хэлж болно. Тэгээ Tammy, Terry хоёрын харилцааг эргэн тойрных нь хүмүүс бүгдээрээ эергээр хүлээж авсан ч гэсэн Tara бол ганцаараа энэ бүхнийг нэсэргүүцэжсэн.
За хэрэг гарах үед буюу 2025 оны 2 дугаар сар гэхэд Тера 17 нас хүрээд найз өвгөнтэй болцсон урдны нөгөө эмээтэйгээ хамт тоглоод гүйжээдэг бяцхан охин байхаа болсон бөгөөд ихэнх цагийг найз өвгөнтэйгээ өнгөрөх болсон байдаг. За түүний найз өвгөн нь болохоор 18 настай Юрая гэх хүү, эргэн тойрныхын хүмүүс болохоор түүнийг Перси гэж дууддаг юм байлээ. Амарчлаад энүүгээр нь цаашаа дуудаа явчихъя. Персигийн хувьд тэрээр ахлах сургуулаа төгсөөд үргэлжлүүлэн коллежид ороогүй, ажилч хийдэггүй. Ер нь бол өдөржин таймигийн гэрт Тератай хамт өдрийг өнгөрүүлдэг. Тэгээд тэдний хин хинэн жолооны үнэмлэх аваагүй, дээрэс нь машин ч гэсэн байхгүй тул ер нь л гэртээ байж идэг. Гэхдээ таймигийн цогцоос энхүү гэрээс нь олдох үед Терач тэр, Персич тэр хин хинэн орс сургаггүй алга болсон. Тэднийг хаанагаа талаар ямар ч мэдээлэл байгаагүй. За мөрдөгчөд таймигийн гэрт буюу хэргийн газарт үзлэг хийж явах явцад гаднаас хэн нэгэн хүчээр нэвтрэн орж ирсэн гэхээр ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Гэхдээ таймигийн гэр нь бүр маш ундуй сондуй, эн тентгүү хамаг юмд хөвлөрөөд ер нь бол хулгай дээрмийн зорилготойгоор таймигийн амь насыг хөнөөсөн байх боломжтой гэхээр ийм байдалтай харагдчихсан байгаа. Цаашлаа таймигийн зочны өрөөний шалан дээр нь нохооны хоол болон хоолны сав, усны сав гэх зүйлсүүд өрөөтэй байсан боловч гэрт нь ямар ч нохоо байгаагүй. Үүнээс гадна таймигийн нөхөр баач бууны дэлгүүр ажиллаулдаг байсан юм байлээ. Тийм болохоор таймигийн гэрийнх нь хаа сайгүй буунууд бол зүгээр л нэг энгийн зүйл шиг хөглөрчээсэн. Жишээ нь 2 буу зочны өрөөнийх нь буудан дээрээс олдсон бол өөр нэг гар буу 100 сарын гацуурынхан дэрэгдээс тэгээ дахиад өөр хэд хэдэн буу буудангийн араас гэх мэт хаасайгүй буунууд олдсон байдаг. Уг нь таймын нөхрөөс нь үлдсэн тэдгээр буунуудыг бүгдийг нь хэд хэдэн сейфэн дотор хуваач хийгээд хадгалдаг байсан юм байлээ. Гэтэл цагдаагийн ажилтнуудыг очих үед бол бүх сейфнүүд нь онгорхой, доторхыг нь бүгдийг нь аваад буунуудыг нь ингээд гаргаад тал талд эн тентгүү тараагаа хайцсан байсан. За хэдийгээр таймигийн гэр нь ийм эмх замбраагүй харагдчихсэн ч гэсэн гэр дотор хүмүүс хоорондоо ноцолдож зодтолдсон эсвэл таймын ямар нэг байдлаар өөрийн биеийг хамгаалахаар оролцсон гэхээр ямар ч уул мөр илрээгүй. Ерөөсөө л алга гарах үед таймын унтлахын өрөөндөө байжсэн. Тэгээ гэмт хэрэгтэн аль эсвэл гэмт хэрэгтнүүд түүнийг унтлахын өрөөнд нь буудаж хөнөөсөн хэмээн мөрдөгчд үздсэн байдаг. Гэхдээ зочны өрөөнөөс дээр нь цусны толгой болсон цагаан өнгийн гар цүнх мөн олддог. Мөрдөгчдийн үзэж байгаагаар бол энэхүү цүнхэн таймыг буудуулах үед унтлахын өрөөнд байсан бөгөөд таймигийн цүнх. Харин таймыг нас барсны дараа гэмт хэрэгтэн энэхүү цүнхийг ямар нэг шалтгаантайгаар зочны өрөөнд оруулж ирээд орхисон хэмээн мөрдөгчд үздэг. Ямар нэг шалтгаантайгаар ч гэжтэй ер нь бол энэхүү цүнхэн дотроос гэмт хэрэгтэн таймигийн бүх банкны картнуудыг авсан гэдэг нь бол тодорхой харагдчихсан. За дээрэс нь таймигийн гэрийг зөвхөн гэмт хэрэгтнүүд сүйтгэж буснуулсан гэхээсээ илүүтэйгээр ер нь л бол гэр нь тэр чигтээ эмх замбраагүй харагдчихэдэг. Галт огооных нь угаалт уранд аяг шанга нь овоороод хоолны үлдэгдэл нь өмхирөөд бүр үнэр орцсон хэдэн 7 хоног угаагүй мэт ингэж харагдчихсан байгаа. Үүнээс гадна таймигийн гэрийнхэн нарын хаалгыг хин нэгэн дотроос нь түгжээд дээрэс нь буудан гэх мэт хүнд зүйлүүдээр даруулаад гаднаас хүн нэвтэрч орох боломжгүй болгоод орхисон байсан шүү дээ. Тэгвэл гэрийнхэн урт талын хаалгач гэсэн мөн адилхан ийм байдалтай байсан. Хаалгыг нь дотроос нь баахан ямаар даруулаад хайцсан байсан нэг нь тэрийг цагдаагийн ажилтнуудад хаалга онгойлгож өгөх гээд бүгдийг нь холдуулсан байдаг. Тэгээ бүх хөшгөнүүдийг нь хүртэл хаагаад хөшгөн дээр нь нэмээд өөр зүйлс хүртэл тохоод орхисон байснаас нь харахад гэмт хэрэгтэн аль болох таймигийн цогцыг удаан хугацаанд бусад хүмүүсээр олуулахгүй байхыг ихэд хичээсэн гэдэг нь харагдчихсан. За таймигийн гэрт үзлэг хийж явах явцад мөрдөгчдийн анхаарлыг татсан өөр нэг зүйл нь юу байсан бэ гэхээр Терагийн өрөө. Терагийн өрөө бол тэр гэр дотор байсан хамгийн бохир заван муухай үнэртэй ундуй сундуй ийм өрөө. Терагийн хувцснууд нь шүүгэндээ биш өрөөнийхөө шалан дээгүүр мөн тавилгууд дээгүүр хаасайгүй хөглөрчснөөс гадна хувцснуудтай хамт хогнууд мөн шалан дээгүүр хөглөрөөд түргэн хоолны газраас захиалж идсэн хоолныхон савнууд болон хоолны үлдэгдлүүд нь өрөөнд дотроо өмхирцэн жоомнууд өрөөнийх нь хаасайгүй гүйлтжсэн байгаа. Үүнээс гадна Терагийн өрөөнөөс хэд хэдэн зөвхөн эмчийн бичигтэйгээр олгогддог хүчтэй өвчин намдаах, мансууруулах эмнүүдийн хайрцагнууд мөн олдсон. Гэхдээ эдгээр эмнүүдийн хайрцагн дээр нь таймигийн нэр бичээстэй байснаас нь харахад эдгээр эмнүүд нь таймигийн уух ёстой байсан эмнүүд болж таарч байгаа. Гэхдээ ямар ч байсан ингээд бүгд Терагийн өрөөнөөс нь олдсон байдаг. Цаашлаад Терагийн өрөөний ширээн дээр усны савтай шээснүүд өрөөтэй байжсэн.
Тэгэхээр Перси ингэж Терагийн өрөөнд хитгэн алхаад 0 орхоос залхуураад усны саван дотор бие засаад ширээн дээр нь өрөөд тавьж исэн байх өндөр магадлалтай. За тэгээ ерөнхийдөө бүх сефнүүд нь онгорхоо, эд хогшлууд нь хаасайгүй тараад, гэр орно нэмэх замбраагүй, дээрэс нь сефэн дотор байсан буунуудын зарим нь алга болсон байсан тул мөрдөгчөөд энэхүү хэргийг хулгай дэрмийн зорилготой үлдэгдсэн хүн амны хэрэг хэмээн анхандаа үзэжсэн. Тэгээ цаашлаад хэргийн газар дээрээс таймигийн амь насыг хөнөөсөн буунч мөн олдоогүй. Тэгэхээр гэмт хэрэгтнүүд хэрэг үйлдсэн буугаа аваад явсан гэдэг нь бол тодорхой. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр мөрдөгчдийн хамгийн ихэнд хийсэн зүйл нь бол мэдээж Тераг хайх. Бүхэл бүтэн 2 хоногийн турш түүнтэй холбоо барьсан ямар ч хүн байхгүй, дээрэс нь түүнээс ямар ч сураг ажиг гараагүй тул мөрдөгчөөд түүнийг зүгээр байгаа эсэгт нь санаа зовж исэн. Ингээд цаг алдалгүйгээр Тераг хайж олохын тулд мөрдөгчөөд хамгийн эхлээд түүний зургийг олон нийтэд цацаж орс орггүй алуу болсон хэмээн Тераг ерэн хайж эхэлсэн бөгөөд энэ үед тэдэнд Ригогийн нэгэн эрэгтэйгээс дуудлага ирдэг. За энэ Ригогийн хэрэгтэй бол Терагийн найзынхан найз. Тэгсэн найз нь Риго руу залгаад манай нэг найз байд юм аа, эмийн түүнийг байн хүчирхийлж зодож дарамталдаг. Тэгээ одоо гэрээсээ найз залуугийнхаа хамтаар зүхтах гэж байгаа юм байна. Чи машинтай амчин манай найз дээр очиод туслаад юмнуудыг нь зөөгөөд өгөө чимээ хэлсэн байдаг. За энэ Ригогийн найзынхаа яриад байгаа хүн бол мэдээж Тера. Ингээд 2 дугаар сарын 5-нд Риго, Тера, Перси хоёртой уцаар ярьж байгаад өдрийн 1 цаг 46 минутанд тэднийг Таймигийн гэрийнхэн урдаас очиж авсан байгаа. Гэтэл задлан шинжилгээний хариугаар Таймиг 2 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө 8 насаа алдсан хэмээн шүүх эмнэлгийн хариу гарцсан. Тэгэхээр Ригог очих үед Тайми бол аль хэдийн 8 насаа алдсан байсан болж таарч байгаа. Тэгсэн Ригог гэрийнхэн урд очиод Тера, Перси хоёрыг авах үед тэдний хин нь ямар ч хулгай дээрэм аль эсвэл хүн амны гэмт хэрэг гарсан талаар юу ч дуртаагүй. Хэрвээ тухайн шөнө хэн нэгэн гэртэн дайрч орж ирээд хулгай дээрэм хийгээд эмийг нь хөнөөсөн бол Тера ингээд маргааш өдөр нь юу ч болоогүй юм шиг хүнд удаад машин цуугаад хамаг юмаа аваад явж авах учиргүй. За Таймигийн гэрийн үүдэнд хяналтын камер байхгүй. Гэхдээ хөршийнх нь бол үүдэндээ хяналтын камертай байлээ. Тэгээ мөрдөгчдийг энэхүү хяналтын камерыг шалгаад үзэхэд 2 дугаар сарын 5-нд өглөөнөөс авахуулаад 2 хүн Таймигийн гэрээс хар хогийн ууттай зөөс зөөгөөд гаргаж тавиад байгаа нь харагддаг. Үүнээс гадна үдээс хойш нэгэн хар өнгийн суудлын автомашин Таймигийн гэрийн үүдэн дээрээ тэднийг аваад явж байгаа нь хяналтын камерт бичигдүү үлдсэн ба энэхүү тэднийг ирж авсан хүн нь бол бидний мэдж байгаачлан Риго. Тэгэхээр тэр Таймигийн гэрээс юм зөөж гаргаад исэн 2 хүн нь бол Тера, Перси хоёр гэдэг нь бас ингээд тодорхой болж байгаа. Цаашлаад Ригогийн хэлж байгаагаар түүнийг Тера, Перси хоёрыг авахаар явж авах үед Перси түүн рүү залгаад замдаа уцаа таслалгүй өөртөө нь уцаар яриад явахыг хүссэн юм байлээ. Тэгээ энэ нь мэдээж Ригод жоохон сонин санагдсан ч гэсэн түүнд татгалцахаар шалтгаан бол байгаагүй. Ингээд Персидээ уцаар ярьсаар Ригог гэрийнхэн үүдэнд ирэх үед Тера, Перси хоёр ачаануудаа зөөж багажинд нь хийгээд Терагийн нохой Сейлмиг тэврээд машинд нь сууцгаан явсан ба Риго тэднийг Кристиан гэх найз дээр нь хүргэж өгсөн байдаг. Тэр Кристиан гээд Персигийн найз нь болохоор цагаан өнгийн жип машинтай ирээд тэднийг аваад явсан бөгөөд Тера, Перси хоёрт амьдрах газар олж өгнө гэж ярьжсэн юм байлээ. Тэгээ үүнийх нь хариуд Перси, Кристиан гэх тэрхүү найздаа бэлэн мөнгө юм уу эсвэл буу өгөө гэсэн ийм тохиролцоо хийж яхийг нь Риго сонссон байдаг. За яаж яваад ингээд найзууд нь гинтхэн гарч ирээд тэдэнд туслахаар шийдсэн бэ гэхээр Тера, Перси хоёр өөрсдийнхөө сошиал хаягууд дээр өөрсдөө Таймигийн хүчирхийлэл дор амьдарч байгаа. Тайми өөрсдийг нь бие махбодын хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр хүчирхийлдэг тул гэрээсээ зугатаж шинэ амьдрал эхлүүлэх байгаа болохоор туслах хүмүүс байвал холбоо бариач хэмээн бичснээр зарим найзууд нь тэдэнтэй холбогдсон нь энэ. Гэхдээ эргэн тойрных нь хүмүүсийн хэлж байгаагаар Тайми хизээж Тераг хүчирхийлж, зодож, дарамталж ямар нэг байдлаар хүчирхийлэлд байлгадаггүй байсан. Тера багасаа дуу муутай чимхий хүүхэд байсан бөгөөд ахлах ангид орох үедээ тэрээр сургуульдаа дургу болж хичээлдээ явахгүйгээд үүнээсээ болоод эмээтэйгээ ойр ойрхон маргалт тулсан байдаг. Үүний дараа жинхэнэ асуудал нь яг хизээ эхэлсэн бэ гэхээр Тера Перситэй үерхэж эхлэх үед. За эхэндээ бол Тераг найз хүүгэнтэй болсон гэхээр нь Тайми маш эергээр хүлээж аваад Персиг гэрээр нь орж гарахад огтхон ч дургуулхаагүй. Гэтэл удалгүй Перси бүр гэрт нь байнга ирэх болсноор Терач бүр сургуульдаа явхаа болоод өрөөндөө Перситэй хамт өдөржин байж идэг болсон. Тиймээс Тайми тэдний хамт байх цагийг нь багасгаж ач охиноо хичээл сургуульд нь явуулахын тулд Персиг өөрийнх нь гэрт хонохыг хориглосон байдаг.
Угаасаа тэдний насан ч гэсэн жоохон тийм байхад ингээд гэртэн нэрж хоноод агаад Тайми дургуулах нь бол мэдээж. Тэгсэн Тера Перси хоёр хин хинэн Тайми дуурлаад сүулдэ бүр үгийг нь сонсохгүй өрөөндөө ороод дотроос нь хаалгаа зоожилжоод гарч бийч засахгүй усны савн дотор ингээ бийцсаа чирээн дээрээ үрж тавиад байсан нь. Ер нь бол Тера Перситэй үерхснээсээ хойш яг л танихгүй хүн шиг болж өөрчлөгдсөн байгаа. За Риготой ярилцсныхаа дараа мөрдөгчөд Кристиан буюу Крис гээд найз ах нь гэрт очион түүнээс мөн мэдүүлэг авсан байдаг. Криси хэлж байгаагаар Тера Перси хоёр тэдний илүү унтлахын өрөөнд нь хоёр хончоод явсан. Тэгээ бүр явна гэдгээ Крис өөрт нь ч хэлээгүй яваад өгсөн байлээ. За яг юу болсон бэ гэхээр өмнөх өдөр нь тэд Кристтэй хамт Walmart гээд дэлгүүр орчоод хэд хэдэн үсний будаг болон үс цайруулагч худалдаж авсан бол маргааш нь Крис ажилдаа явчаад гэртээ иртэл тэд айл хэдийн гэрээс нь явцсан байсан. Тэгээ явахдаа ихэнх ачаануудаа өрөөнд нь үлдээгээд бас өөрсдийн нохоогоо ч гэсэн үлдээгээд явцсан байдаг. За ингээ Крис мөрдөгчдийг тэдний байрлаж исэн өрөөнд нь ороод нэгжлэг хийж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн тул мөрдөгчөд тухайн өрөөнд явж орох үед яг л Таймигийн гэрт Терагийн өрөө яаж харагдчихсэн яг тийм байдалтай харагдчихэдэг. Хүргэл дээр авсан хоолны самнууд нь эн тентгүү хөглрөөд хоолны үлдэгдлүүд ч гэсэн хаасайгүй дээрэс нь угаалгын өрөөнд тэдний өснийхөө өнгийг өөрчлөлтөй ашигласан бололтой өсний будагны савнууд мөн газраар нэг хөглөрчээсэн. Үүнээс гадна хэд хэдэн буунууд болон сумнуудыг Тера Перси хоёр орхиод явсан байснаас гадна нөгөө Таймигийн нэр дээр эмчийн заавраар олгогддог мансууруулах өвчин амдаах эмнүүд ч мөн тухайн өрөөнөөс нь олдсон байдаг. За ингээд Крисийн гэрээс гараад явснаас нь хойш 3 хоногийн дараа мөрдөгчөд Тера Перси хоёрыг Галвестон хотоос 5 цагийн зайтай байх Лоредо хотод нэгэн дэлгүүр дотор байж ахт нь баривчилж авсан. Тэднийг баривчлах үед энэхүү зурган дээр харагдаж байгаачлан хоёулаа өснийхөө өнгийг өөрчлөөд гадаад төрхөө хувирахаар оролцсон байснаас гадна Мексик руу хил даван зүхтахаар төлөвлөж исэн гэдэг нь мөн батлагддаг. За Тера Перси хоёр Крисийн гэрээс нь гарч яваад 35 настай Travis гэх 20-тай мансууруулах бодис зардаг эрэгтэйтэй уулзсан. Түүнээс мансууруулах бодис худалдаж аваад дээрээс нь нэмж мөнгө төлөөд машинаар нь хэд хэдэн газар хүргүүлж хоол унд идээд явцгааж исэн бэлээ. Тэгээд тэр Travis гэх эрэгтэй эхэндээ зүгээр шахан байжгаад мөнгө олж байгаадаа баярлаад явж исэн боловч удалгүй тэдний ярианаас нь хин нэгнийг хөнөөсөн гэдгийг нь гадарлаад надад гинтийн ажил гарсан болохоор дахиад та хоёртай хамт явж чадахгүй нэ гэж хэлээд нэг зочид буудлын урд тэднийг буулгаад орхисон ба буух үедээ Tera Percy хоёр түүнд хоёр буу үлдээгээд явсан байдаг. Тэрхүү бууг нь Travis мөрдөгчдөдтэй уулзаад мөрдөгчдөд хүлээлгэж өгсөн бөгөөд тэрхүү хоёр бууны нэг нь Tammy-г буудаж хөнөөсөн буу гэдг нь сүлд тогтоогдсон. За ингээд Tera Percy хоёрыг баривчилж авсныхаа дараа мөрдөгчөд тэднээс мэдүүлэг аван мөн утсыг шалгаж үзсэн бөгөөд утсан дээрээс нь тэдний хоорондоо Instagram-аар чаталсан чатуудыг нь олж уншаад эдгээр хоёр этгээд нь Tammy-гийн амь насыг хөнөөхөөр аль эртнээс төлөвлөж исэн гэдгийг нь олж мэдсэн байдаг. Тэдний хоорондоо бичсэн чатнуудаас нь уншиж өгөх юм бол эхлээд Tera Percy руу би түүнийг бүр маш их үзэн ядчихээн. Эхлээд сургуультай яв гэдэг байсан. Одоо болохоор чамайг гэрт хонохыг зөвшөөрөхгүй байна. Түүнийг яг яах вэ гэхэд хариуд нь Percy түүнийг алмааргүй л байна. Дараа нь хоёуланд нь л гай болно. Гэхдээ чамайг тушаах юм бол яасан ч яах вэ хэмээн бичсэн байсан бол үүнээс хэд хоногийн дараа Percy Tera руу би түүнийг буудаагүй шүү. Дараа нь чамайг харамсах байх гэж бодоод болчлоо хэмээн бичигт нь Tera хариуд нь дараа нь харамсах нь харамсан л да. Гэхдээ өөрийн гараар түүнийг алах ёстой байсан л гэж харамсах байсан байх гэсэн ийм зүйлсийг тэд хоорондоо ярилцсан байдаг. Үүний дараа Tammy-г амь насаа алдахаас 10 хоногийн өмнө Tera мөн л Percy руу би түүнийг яг одоо хутгалж алмаар байна хэмээн бичигт нь Percy хариуд нь хутгаар алж болохгүй. Буцаа чам руу дайруул яах юм. Буу нь илүү найдвартай. Би түүнийг эсэргүүцэх боломжгүй болгоно харин чи тэр үед буудаарай хэмээн бичсэн байдаг. Цаашлаад тэд Tammy-г хөнөөснийхөө дараа бүх зээлийн картууд болон банкны картууд, бэлэн мөнгө зэргийг нь аваад явсан ба цагдаа нараас цухтаж явж явах үедээ байнга Tammy-гийн картуудыг ашиглаж исэн нь сүүлд тэднийг байрж авахд мөрдөгчдөд мэдээж тус болсон. Үүнээс гадна Tera болохоор өөрийг нь эмээн хүчирхийлж байнга сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан гэж яриад байгаа. Гэтэл Tammy Tera хоёрын хоорондоо бичилсэн зурвсуудыг нь унших үед энэ нь үргэлж эсэргээрээ байдаг байсан гэдг нь мөн тогтоогддог. Tammy үргэлж ач охиныхоо эвийг нь олох гэж түүний хүссэн болгоныг биелүүлэхээр оролддог. Tera бүр эмээрүүгээ хийсэн хоолыг чинь идмээргүй байна. $30 явуул хоол захиалж иднэ гэхтэн хүртэл Tammy түүн рүү мөнгө шилжүүлдэг байсан.
Хэрвээ Тера үнэхээр хүчирхийлэлд байдаг, эмээгээсээ айдаг байсан бол тэрээр мэдээж хизээч эмээдээ ийм зүйл хэлж чадахгүй. Ерөнхийдөө мөрдөгчөд Тераг хүчирхийлэл донд байсан гэхээр бүр ганц ч хэрхэг нотлох баримт олоогүй. За ингээд 2025 оны 11 сард Юрая буюу Персигийн шүүх хурал болж шүүгчид 3 цаг гарan хуралдсны эцэст түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гим буруутай хэмээн үзэж давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ялыг оноосон байдаг. Харин 2026 оны 1-р сард буюу өнгөрсөн сард Терагийн шүүх хурал болж шүүхээс мөн л түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гим буруутай хэмээн үзээд давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ялыг оногдуулсан. Тэгээ шүүх хурлын үеэр бол эдгээр хоёр гэмтэтгээдүүдийн өмгөөлөгчд нь тэднийг хүн амны гэмт хэрэг үйлдээгүй гэж өмгөөлөхөөсөө илүүтэйгээр ердөө л хүүхдүүд шүү дээ, том хүн шиг байж эрх чөлөөтэй байхыг хүсээд ийм буруу зүйл хийсэн байна хэмээн тэдний ялыг нь бууруулахыг оролдож исэн. Гэхдээ мэдээж энэхүү хоёр этгээд нь гэмт хэрэг үйлдэхээр бүр эртнээс ярилцж байгаад ийм аимшигтай зүйл хийсэн гэдэг нь нотлох баримтуудаар ил болсон тул ердөө хэдхэн секундын дотор уурлаад уурандаа ийм юм хийсэн өсвөр насны хүүхдүүд гэж хаацайлагдах боломжгүй. Өөрсдөө хийсэн аимшигтай хүний осноос гажууд үйлдэлтэй хариуцлага хүлээж ял шийтгэлээ авах ёстой. Та бүхэн маань бас энэ нэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгдүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Тэгээ энэ хэрэгтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Ингээд өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болов лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.